модон донд байгаа мэт мэдрэмжийг төрүүлдэг. Дотор нь алхахад яг л байгаль явж байгаа мэт. Цонхон далаа руу харсан. Загвар нь дотроос гадна орчныг харахад тохиромжтой байх тал дээр анхаарсан. Учир нь бидний гол зорилго бол оршин суугчид байгалийн сайхныг мэдрүүлэхэд оршино. Гадаа орчинтой холбогдох, холбоотой байх гэдэг бол үнэхээр чухал. Барилгын цонхон заавал хоошоо харах шаардлагагүй. Хүн бүр хангалттай их гэрэлтүүлэг аван шүү дээ гэх хандлагатай байдаг. Гэхдээ гэрэл авснаар бүх асуудал шийдэгдлээ гэсэн үг биш. Таны авахыг хүсэж байгаа гэрэл таны юу хийхийг хүсэж байгаагаас хамаарат өөрчлөгдөж байдаг. Жишээ нь шууд бус тусгалтай урд зүгийн байгалийн гэрэл нь ажил хийхэд маш тохиромжтой орчныг бүрдүүлдэг. Та магадгүй онцлог өрөөгөө шууд ихт зүүн зүг рүү харуулахыг хүсэхгүй байх. Учир нь та өглөө нар тусгал шууд сэрнэ гэсэн үг шүү дээ. Иймээс нарны гэрлийг нэвтрүүлэх тал дээр ярихад хамгийн чухал нь хаана юу хийж байгаа амьдралын хэм маягаа бодцож үзэх хэрэгтэй. Ингэснээр хаана юу байх хэрэгтэй, орон зайг хэрхэн ашиглах талаар ойлголттой болно. Бид нэгэн сонирхолтой төслийг хэрэгжүүлсэн. Төслийн хүрээнд үйлчлүүлэгчдээсээ амьдралынхаа нэг өдрөө бичгийг хүссэн юм. Харин тэд хэлэхдээ өглөө босоод кофе уудаг, өдрийн цагаар наранд суух дуртай, гитар тоглодог гэх мэт маш олон зүйлийг бичсэн байна. Бид ямар ч тач хүмүүсийн нийтлэг хэдэн цагт босдог, хэдэн цагт унтдаг, өдрийн цагаар юу хийх дуртай гэх мэт цагийн дарааллыг гаргаж ирсэн ба үүн дээрээ тулгуурлан орон байрны орон зайн загварыг жишээ гаргаж байсан. Иймээс аливаа орчны загварыг гаргахдаа энд заавал ийм зүйл байх ёстой гэж хандхаас илүүтэйгээр амьдралын хэм маяг эргэн тойронд өдөр тутам болдог зүйлстэйгээ уялдуулан гаргах нь зохистой байдаг. 44 м квадрат агуулгах контейнерыг загварчилсан House 28 төслийн барилга нь Викториагийн далайн эргийн зам дагуух ой модон донд байрладаг. Гаднах загвар нь хүрээлэн бие ногоон орчинтой уусан зохицож байгаа бол шал олон хананд ашигласан мод нь дулаан энергийг бий болгож байсан юм. Далаа руу харсан цонхтой энэхүү барилга нь зочдыг байгаль ихтэй шууд холбож өгдгөөрөө давуу талтай. Энэхүү санаагаараа аль болох барилгын байгаль орчинд үзүүлэх хор нөлөөг бага байлгахыг эрмэлзсэн. House 28 төслийн барилга нь нийлээд 44 м квадрат буюу 3 контейнер нийлүүлж хийсэн юм. 2 контейнер нийлээд зочны өрөө болон гал тоогоог бүрдүүлж, үлдсэн контейнер нь 2 унтлахын өрөө болон дундаа ариун цэврийн өрөөг багтаасан юм. Сууц нь бумеранг буюу ном шиг хэлбэртэй бөгөөд тагт нь өрөөнүүдийн хооронд нь нэгдэх орон зайг бий болгодог. Барилгын суурь нь олон тооны бетонын баган дээр тулгуурласан ба дээр нь хөнгөн ган хийцийн хүрийг контейнерийн хамт байрлуулсан. Анх ороход яг л модон донд байгаа мэт мэдрэмжийг төрүүлэх болно. Дотор нь алхахад яг л ууланд алхаж байгаа мэт санагдах бөгөөд нэг тал нь далаа руу харсан. House 28-ийн гадна бүтцийг цайржуулсан гам металлаар хийсэн. Энэ нь маш сайн батбөх материал бөгөөд цаг хугацаа өнгөрч тусам чанар нь илүү сайжирдаг. Энэхүү дээвэр нь контейнеруудыг холбож өгөхөөс гадна тэгшхэн байгаль ээлтэй загвартайгаар хийгдсэн. Дээвэр нь хэд хэдэн давхартай. Хамгийн доод давхар усны хоолой байх бөгөөд борооны усыг хөрвүүлэх танк руу усыг зөөвөлдөг. Түүний дээд давхарт Гичондра навчид ургамлыг тарих зорилгоор хөрс сөрлүүлсэн ба цаг хугацааны уртад ургасаар байгальтай үлдэн гэж тооцоолж байгаа. Мөн ногоон дээвэр хийснээр дээвэрт дулаалгын бас нэгэн нэмэлт давхарыг бий болсон гэсэн үг юм. Интерьер дизайныг нь аль болох дотн дулаахан мэдрэмж төрүүлэхээр хийхийг хүссэн бөгөөд сайн чанарын фанерын материал ашигласнаар уг боломж бүрдсэн юм а. Хамгийн гол нь фанерыг маш цэвэрхэн наахан чухал. Энэхүү сууцны огт наасан гэж харагдахааргүй сайн хийгдсэн. Их тохиолдолд наахта гадна хаан дээр нь лагцсан юм шиг гялтгансан сэрүүлтэйгээд байдаг нь маш зохимжгүй харагддаг. Контейнерын дотроо маш жижигхэн талбайтай. Ийм ч учраас доторх орон зайг хадгалахын тулд материалыг нь бодолцох хэрэгтэй. Хааны фанерын хувьд 9 мм хэмжээтэй фанерыг ашигласан. Энэ нь маш нэмэгхэн хан гэсэн. Шалыг бат бөх байлгах ёстой учраас 19 мм-ийн зузаантай хийсэн. Бусдаар бол стандартын дагуу буюу фанерын өргөн 1.2 м, урт нь 2.4 м байсан.
Агуулгах контейнер учраас яг нэг фанер ханны өндөр тохирч байсан ба босоогоор нь игнүүлсэн байдлаар ханад суурилсан. Шаланд ч гэсэн адил. Тийм ч учраас хаягдал материал маш багатай, эдийн засаг тэмнэлттэй байсан. Модон материалд дулаалгын бас нэгэн давхаргыг үүсгэж байна гэж бодох хэрэгтэй. Та зүгээр л гутлаа тайлаад модон шалан дээр алдаж үзээд л мэднэ. Маш их тав тухтай мэдрэмжийг өгдөг.